Ямар амлан ирье. Тэгэхээр Азийн хөгжлийн банкнаас авах энэ зээлийн ерөнхий хэлтсэрийг дэмжиж байгаа. За их хурлын гишүүдээс гаргаж байгаа санал байгаа олон тэр одоо бүтээн байгуулалт явагдах эмнэлэг сургууль цэцэрлэгийн одоо аймагуд, дүүргүүд за сонголт шалгуур тавихтаа одоо энэ үйлчлэлээ бас их тодорхой болгож за мөн одоо гишүүдийн гаргаж байгаа саналын дагуу бас дахиж ирэмбэлж ажиллах нь зүйтэй баха. Зүгээр ерөнхий хэлтсээр бол Азийн хөгжлийн банкны талтайгаа одоо батлаад явах нь зүйтэй гэж үзэж байна. Тэгэхээр энийг бас ажлын хэсэг сангийн яам маань бас онцгой анхаараарай. Өөрөөр хэлбэл одоо зөвхөн тэнд сууж байгаа нэг хэдэн мэрэгжилтэн аль эсвэл ганц сайд мэдээд одоо энэ асуудлыг бас шийдэж болохгүй гэдэгтэй их хурлын гишүүдтэй бас санал нэг байгаа. Тэгэхээр энэ хэлцээрийг бол дэмжиж байгаа. За тэгээд цаашлаад ер нь энэ зээл гадаад зээлээр хэрэгжиж байгаа төслүүд дээр бас онцгой анхаарал хандуулж байна. Ялангуяа одоо энэ цаг үетэй холбоотойгоор Оросын холбооны улсын нөхцөл байдал энэ одоо зэвсэгт мөргөлдөөн дайны улмаас Монгол улсад бас дам нөлөө буюу энэ одоо түлш газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүсэх ийм том эрсдэл бол одоо ойрын үед байгаа. За энэтэй холбоотойгоор бол эндхийн одоо буцалтгүй эндхийн хөнгөлөлтөө зээлээр хэрэгжиж байгаа газрын тос байгуулах үйлдвэрлэл энэ дээр одоо ямар нэгэн байдлаар 26 оны төсвүүдээр та бүхэн төлөвлөгөөний дагуу энэ төслийг одоо хэрэгжүүлэх санхүүжилтийг бүрэн шийдэж чадсан уу? 26 оны төсөвд одоо ямар хэмжээтэй суусан? Өөрөөр хэлбэл одоо энэ төсөл цааш хэрэгжиж явхад Монгол улсын одоо эдийн засгийн тусгаар тогтнол за дээр нь одоо Монгол улсын үйлдвэрлэлийн одоо бас бүтцэд ийм өөрчлөлт орох энэ том төсөл хэрэгжихэд ямар нэгэн байдлаар одоо зээлийн одоо хүндрэл гарахаар юм байгаа юу? Энэ дээр бас хариулт аммаар байна. За тэгээд ардаас нь санал хэлмээр байна. За асуултанд хариулъя 2 номер. Тулга гишүүний асуултанд хариулъя сангийн хамтлагийн жаргал. За газрын тос боловсруулах үйлдвэрийн хувьд бол бүгд энэтхэг улсын Экзим банкны нэг хөнгөлөлтөө зээл байгаа. За гэрээ хэлцээрийн хугацаа бол 28 он гэхэд бид нар дуусах хугацаатай буюу 28 он гэхэд зээлийн ашиглалтыг ашиглаад үйлдвэрийн ашиглалтанд оруулсан байх юм хугацаатай. За одоогийн байдлаар сүүлд нэмэлт хэлцээр байгуулагдсан EPC 4 хэлцээрийн хүрээнд гэрээнийхээ дагуу урьдчилгаа төлбөрийг бол бид нар өнгөрсөн 7 хоногт ингээ олгосон байгаа. За 90 оны гадаад зээлийн ашиглалт төсвийн төсвөлтөөр нийтдээ 1.5 их нэт байгаа. За үүн дээр бас газрын тос төр 210 тэрбум төгрөгийн ашиглалтыг бид нар хуваарлцсан явж байгаа. За хэдийгээр одоо яг гадаад зээл дээр яг энэ дүнгээр явах юм бол бид нар 2028 он гэхэд бол газрын тосыг бүрэн ашиглаж амжихгүй. Өөрөөр хэлбэл одоо ашиглалт бол нэлээд өндөр шаардлагатай. За одоо яг 1.5 гэдэг энэ төвшнгөөрөө явах юм бол 28 он хүртэл зөвхөн газрын тос дээр л бид нар ашиглалт гарах юм тооцоолоо. Тэр нийт үлдэгдэл нь өөрөө 4.8 их найдаас эх жил бид нар 210-ыг л ашиглах юм тооцоолтой. Тэгэхээр гадаад зээлийн ашиглалт дээр бол зайлшгүй нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бол маш өндөр байна. Тулга гишүүний нэмж тодруулъя. Тэгэхээр одоо 3 жил үлдсэн. Нэгдүгээрт за 3 жилээс ч өмнө одоо хэрэгцээ шаардлага бол маш өндөр болж байна. Бид нар одоо Оросын холбооны улсаас за олон улсаас бол одоо 1 тэрбум Америк долларын худалдаа авалтыг жил болгон хийж байгаа. За одоо нөгөө бүтээгдэхүүн маань байхгүй болох гэдэг. Оросын холбооны улсад өнөөдрийн байдлаар нефть боловсруулах үйлдвэрийнхээ хүчин чадлын 40%-ийг алдсан байгаа гэдэг. Тэгээ одоо энэ өвөл эрх хавар одоо энэ хомсдол юуг тулж ирэх гэдэг. Тэгтэл бид нар одоо зээлийн ашиглалтан дээр энэ газрын тосны үйлдвэрийн одоо зээлийг нэмж өгөхгүй мүү? Сангийн сайдаас сумаар байна. Одоо төсөв ярьж байгаа үед энийг нэмэхгүй бол тэгээд төсөв батгчих юм бол хэдүүлээ энэ зээлийн ашиглалтыг нэмэгдүүлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас нэмэгдүүлэх тийм одоо засгийн газрын зүгээс ямар санал оруулж байна аа? За 28 онд саяны өгсөн мэдээлэлээр бол одоо 28 онд ч одоо бүрэн дуусгаж ашиглаж чадахгүй ийм нөхцөл рүү орсон байдаг. Гэт хэрэгцээ маань энээс ч илүү байх гарчээд байдаг. Сангийн яам энэ дээр одоо ямар байр суурьтай байгаа вэ? 26 оны За асуултанд хариулъя. Жавхлан сайд. За тулга гишүүний асуултанд хариулъя. За тэр том төслүүдийг бол бид арай жоохон тусад нь хараад шалгуурыг өөрөөр тавиад их хурал дээр тэр одоо шалгуур босго давсан ийм төслүүдийг одоо төсвийн алдагдaltaд тооцмооргүй байгаа юм. Тэгээд өөрийгөө төлөөд явчихаар эргээд төсөв дээр одоо өндөрлө авчирчихгүй тэр төслүүд тийм шаардлагуудаа тавиад за тэгээд болохгүй л үз. Хэрвээ болж байгаа шалгууруудын давж байгаа тийм босхын давж ивэл алдагдaltaд оруулахгүйгээр харин нийт одоо
Засгийн газрын өрөндөө бол мэдээж таацсандаа бол тооцлоогүй яах вэ? Тэр эрсдлээ бол одоо менеж хийгээд явна. Ийм байдлаар одоо томоохон төслүүдээ нэг одоо бусад төслүүд дээр одоо пауз авах ийм бас орон зайг нь гаргаж за тэр төслүүдээ бас яралтаа дуусгаад Монголд улсад одоо өгөөж өгөх тэр ажлыг нь гошуухан одоо эхлүүлэх. За ялангуяа таны хэлж байгаа тэр нэвт тосролох хөл төр 90. За минут нэмжээгээ жохлон сайд. 28 онд ашиглалтанд оруулах юм бол уг нь жилдээ 1.5-аас одоо 2 тэрбум долларын гадагшлах урсгалыг дотоод давж үлдээд байх ийм л боломжууд гараад байх юм л да. За тулга гишүүн нэмж тодруулъя. Тэгэхээр их хурал дээр шийдвэр гарах ёстой гэж та хэлж гин гэж би ойлгож болох уу? Өөрөөр хэлбэл засгийн газраас ямар нэгэн санал бэлэн байгаа юу? Хэрвээ их хурал дээр шийдвэр гарах ёстой бол яг өдийдл төсвийг ярьж байгаа үед хэдүүлээ ярих ёстой болов уу гэж бодож байна. За энэ том бүтээн байгуулалт бол би түрүү хэлсэн Монгол Улсын бас энэ аж үйлдвэрийн салбарт өртөг нэмэн өртөг одоо бий болгох. За энэ нефтийн газрын засгийн бүтээгдэхүүн хараат байдлаас гарах одоо маш чухал ач холбогдолтой. Тийм учраас энд шаардлагатай бол одоо бид нар бас ажлын хэсэг байгуулад энэ дээр энэ төсвийн хүрээнд ажиллахад одоо би бэлэн байна гэдэг бас хэлмээр байна. Тэгэхээр засгийн газраас бас энэ дээр техникийн мэрэгчдийн одоо тусцаа үзүүлж бас ажил бол сайн байна. Ер нь энэ газрын засгийн үйлдвэрийг бас зарим улс төрчид манай одоо их хурлын гишүүд дотроос бол одоо эсэргүүцэж, зогсоох, гацаах ийм хандлагууд бас ажиглагдаад байгаа. Ялангуяа одоо мэдээлэл хийж байгаа зарим гишүүд. Тэгэхээр энийг бас манай улсын их хурлын гишүүд онцгой анхаарч явахгүй бол Монгол улс маань өөрсдөө тэр чигээр одоо энэ Оросын албаны улсын нөхцөл байдлаас хамаарат хүнд байдал орох ийм одоо нөхцөл байна шүү гэдгийг бас дахин энд хэл